Ховд аймгийн хувьд иргэдэн голдуу одоо газар тариалан эрхлэж амьдрал амжиргаагаа залгуулдаг ийм хүмүүс байдаг гэж хэлж байна. Тэгэхээр бид яг одоо Ховд Сафари компани захирал Ламжаа эгчтэй уулзаад байна. Тэгэхээр Ламжаа эгчийн хувьд Ховд аймагт хийсэн бүтээн байгуулалт нь бол маш их гэдгийг энэ хавийн оршин суугчид иргэд бүгд хэлдэг юм байна. Тэгэхээр таны хувьд яг хизэнээс одоо ийм их ногоо тарьж цэцэг тарьж ингэж байгаль экологид анхаарч эхлэв. Манай Ховд Сафари компани анх 1997 онд байгуулагдсан. Тэгвэл одоо яг 2002 оноос эхлээд Ховд аймгийн Зэрэг сумын зилүүд хөдөө газраас эхлээд тэнд анхныхаа ногоон хэрэм ойжуултаа хийгээд тэнд ерөөс ямар ч усгүй тэнд зилүүд газар бид нар анхныхаа модыг тариад одоо та нар Зэрэг сумаар дайрах юм бол хажуу талд нь Зэргийн тэр хар хөдөө дээр одоо битүү ногоон төгөл болчихсон байгаа. Тэрнээс хойш бид нар бол ногоон хэрэм ойжуултыг байнга тендерээр авч одоо нийтдээ 105 газрыг Ховд аймагт ойжуулт хийсэн. Ногоон хэрэмдээ нодлон юу ганц үг сайд өөрийн биеэр ирээд баруун таван аймгийн улсууд одоо бүх ногоо мод тарьдаг одоо байгаль орчны бүх улсууд ирж үзүүлэх сургууль хийсэн. Тэгээ сайд өөрөө манхны Өөшийн хөдөөгийн 46 газар дээр одоо бас зилүүд хар хөдөө байгаа. Тэн дээр манай компани тэр зилүүд газрыг хэрхэн ойжуулсныг бүх сумдын улсуудад танилцуулаад ер нь тэгээ тэргээр манай Ховд Сафари компани улсын тэргүүний аж ахуй нэгжийг 2010 онд авсан. За тэгэхээр мандлын цэцэг тарихад ойжуулахад бас хөрөнгө мөнгөний хувьд нэлээд мөнгө бас зарцуулдаг байх. Тэгэхээр яг одоо Ховд аймгийн засаг захиргааны зүгээс ямар нэгэн байдлаар таныг дэмжиж гинэ эсвэл хуваараа бас зээл аваад энэ их одоо бүтээн байгуулалтыг хийж гинэ. Ер нь яг хөрөнгө мөнгөний санхүүгийн хувьд яг ямар дэмжлэг байдаг вэ? Энэ ногоон хэрэм ойжуулалт авахд бол манайх 105 газрыг ногоон хэрэм ойжуулалтаар хийхэд бол тендерийн журмаа шалгарч авдаг. Тэгээд тендерт ороод энэ үнийгээ бол манайх бас нөгөө аймагт ер нь юу хэрэг ойжуулт бас гайгүй хийдгээрээ бас нэлээд өндөр дээгүүр ордог. Тендерт орохдоо бол бид нар бас тийч улсын төсвөр мөнгө нэрдэг. Энэ мандлын цэцгийг бол бид нар өөрийнхөө манай ажилчид өөрсдөө үрээр тариад 4000 гаруйтай цэцгийг бол аймгийнхаа 80 жилд бол хандвар өгсөн. Тэгэхээр ойжуулж байгаа гэж нэр нь голдоо ямар мод суулгаж байна? Хэрэг ойжуулт бол ер нь ерөнхийдөө бургас улаас. Жацарганыг бол ер нь тэгээд бургас улаасыг ингээд тариад одоо нэг жилдээ бол бид нар 20 гагийн ногоон хэрэм авлаа гэхэд тэрнийг бол нутгийн нэг 2 юм уу 3 ард иргэдэд амжиргаа доогуур тийм улсуудад хүлээлгэж өгдөг. Тэр улсууд тэрнийг арчлаад дотор нь бас ногоон хэрэмчин заавартаа дундаа одоо 4-5 метрийн зайтай модоо тарьдаг. Тэгээд тэр салхины хамгаалалт болохоос гадна тэр нутгийн иргэдэд бас амжиргааны төвшин дээшлүүлэхэд бас асар их нөлөө үзүүлдэг. Тэн дотор улсууд төмсөө тарин шивгаа тарин ингээд өөрсдийнхөө амьдралын их усрыг цааш нь аваад явдаг. За тэгэхээр Ховд аймагт бол ер нь ажлын байр байхгүй гэж хэлж болно. Гэхдээ зарим нэг амжиргаатай хүмүүс нь одоо ногоо тарих, мод тарих одоо ойжуулах, байгаль орчноо ойжуулах байдлаар амьдрал амжиргаагаа залгуулж байна. Тэгэхээр яг энэ модны хувьд бол үзэгч та бүхэнд хэлэхэд чацрагны мод 50-60 жилийн настай ийм мод. Яг одоо энэ мод бол 6 нас хүрч байгаа мод юм байна. Чацрагны мод бол одоо жилдээ 1 нас нэмж явдаг. Тэгээд 50-60 жил насалдаг. Тэгээд дээрэс нь энэ чацрагны мод бол арчилгаа маш бага шаарддаг юм байна. Тэгэхээр энэ байдлаар чацрагны модыг тариад одоо чацраган тариад энийг одоо хурааж аваад зарж борлуулан амьдрал амжиргаагаа залгуулдаг хүмүүсийн тоонд бол Ламжаа эгч болон энэ Ховд Сафари компани бол орж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд хэлэхэд ер нь манайхан хаанч одоо ийм чацрагны модыг тарьж болохоор гэдгийг одоо Ламжаагаа хэлж байна. Ийм чацрагны мод тариад явах юм бол ямар ч байсан амьдрал амжиргаагаа залгуулах ийм бүрэн боломжтой гэдгийг хэлж байна. Дээрээс нь арчилгаа бага шаарддаг учраас мөн одоо ургах нь хүртэл хэлбэрхэн байдаг юм байна. 7 хоногт 2 удаа усалдаг. Тэгээд өөрөөрөө ингээд ургадаг. 2 жил буюу одоо эхний 1-2 жилд л арчилгаа маш их шаарддаг. Тэрнээс хойш бол бие дагаад ургах ийм чадвартай мод юм байна. Мод одоо ингээд тариад орхихгүйгээр бас арчилгаа их шаарддаг тийм ээ. Тэгэхээр яг ямар арчилгаа шаарддаг чинь арчилгааг нь хийгээд явхад одоо өхгүй тийм ээ улам ингээд ургадаг байх л да. Тэгээд тэгтэл манайхан бол арчилгаа хийж чадахгүй улмаас одоо мод унах тохиолдол Улаанбаатарт хүртэл байдаг. Тэр тухайн мод нь ургадаггүй ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр арчилгааг нь яаж хийдгийг та өөрөө бас хариуцсан явдаг уу?
Арчилгаа торлолтын юу гэж одоо 1-2 жилдээ манай компани өөрөө хариуцлаа гэж цаашдаа бол тэр нөгөө ажилгүй иргэдийг одоо энэ юуг ногоон хэрэм ойжуулалтанд авсны одоо ганц давуу тал тэр л дээ. Тэр улсууд чинь тэр дотор ногоо цагаагаа тариад тэр ногооноосоо үр шимээгөөд одоо энэ ховдын нутагт бол одоо энэ төмөс одоо ховдын ганц брендийн төмөс луун манжин та нар захаар харж байгаа эдгээр чинь одоо бид нэр ойжуулт ногоон хэрмийн энэ тэр хамгаалсан хашаан дотор тэр модон дотор тариад бас амжиргаа дээшлүүлээ тэр модооч давхар хамгаалаад өөрсдийнхөө амьдралыг ч бас дээшлүүлээд явдаг. Тэгэхээр зүгээр энэ асуудал дээр их ногоон байгууламжтай болохын асуудал дээр төрөлцөхийн зүгээс ч юм уу ер нь яг энэ засаг захиргааныхын зүгээс хэр анхаараасаа гэж тавддаг. Ингээд өнөөдөр та тариад ингээд орхилоо гэхэд цаашдаа таны тэр юмыг одоо өвлүүлээд авах тэр хүмүүсээ бас тодорхой хэмжээгээр бэлдэх шаардлагатай байдаг юм шиг санагддаг л да. Яг зөвлөдөө 90 цаашдаа энэ ногоон хэрэм ойжуултыг яг төр засгаас яг байгаль орчин яам ойн газараас бол бид нарыг бас түлхүү их анхаарч одоо хин юу ямар аж ахуй нэгжүүд нэр нь ажиллаж ийн хэрвээ одоо нэг ийм ямар ч модгүй юучгүй тийм улсууд тендерт ороод зарим улсууд аваад тэгээд тэр улсууд нь энэ тэндээс мод худалдаж аваад тэд нар ямар ч үр бүтээлгүй тэгээ мод өхүүлдэг хүмүүс маш их байгаа. Тийм учраас одоо би ер нь энэ засаг төрөлт ч гэсэн юу санал тавихад бол ер нь хэн юу хийж ин хэн хичнээн модны нөөцтэй байна. Энэ бүхнийг одоо тэр аж ахуй нэгж бол одоо модоо хамгаалах зоор байна уу? Ядаж наадлын жишээ зоор ихтэй зэрэг бид нар чинь хавар болохоор бүх модоо гаргаад зоорондоо хийчихэж хагаад 5 сарын 15 юм уу 5 сарын 5-наас эхлээд ингээд тарьдаг. Тэгээд тэр ажлын бэлтгэлийг бол бас төр засаг ер нь тендер үзүүлэлтээр бас шалгарч ингэж авчаавал зүгээр байгаа юм. Гэхдээ бас заримдаа бол ингээд зүгээр нэг хийсвэр ямар ч тийм талбай мод юуг хүмүүст бас хуваарлцахад бас хилэн болж нөгөө моднууд нь өвтөг барьдаг бас тийм асуудал гард юм аа. Тэгэхээр Ховд Сафари компанийн хувьд одоо хичнээн хүнийг ажлын байраар хангаад байна. Тэгээд өнөөдөр таны хийсэн зүйлийг харахад бол нэлээд олон газрыг бас ойжуулчихсан, цэцэг ногоо тарьчихсан. Ер нь бол ховд бол нэг үе бодвол бас их өнгө үзэмжтэй ногоо харагдаж байна тийм ээ. Тэгэхээр яг хэдэн хүнийг ажлын байраар хангаж, цалин мөнгөний хувьд бас ямар байдаг юм болоо? Манай компани бол энэ хөдөлмөр халамж үйлчлэгийн газартай хамтарч ажилладаг. Жил болгон 2005 оноос үндсэндээ нэг 25-аас 35 хүртэл орчим ажилгүй иргэдийг авч ажилуулдаг. Тэрнээс нэг 2-3 хүн нь байнгын ажлаар хангаад жилд бол байнгын ажилчин манад 12 хүнтэй. Тэгээ яг тариалт эхлэхэд зэрэг 25-аас 30 ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж ажилдаг. Тарин гэдэг бол тухайн орчноо ногоон байгууламжаар чимнэ гэдэг бол үнэхээр сайн үйлсийн нэг хийж хэлж болно. Тэгээд ч хүнтэй амьд явал нэг удаа ч гэсэн нэг мод суулгаараа гэсэн үгийг монголчууд бид хэлэх ярих дуртай байдаг юм аа. Тэгэхээр энэ Ховд Сафари компанийн хувьд Ховд аймгийг тэрчгээр нь одоо ногоон байгууламжаар хангасан ийм компани байна гэж хэлэхэд одоо болохоор болчихсон байна. Тэгэхээр энэ компанийн хувьд цаашид маш олон залуучуудыг сургаж цаашдаа одоо ногоон байгууламжаар Ховдыг тэрчгээр нь чимэх ийм зорилгыг хүртэл агуулж байгаа юм байна. Ховд аймгаас Батгшиг Мөнгөн Шагаанаар мэдээлэл.